тэрхүү эцэс төгсгөлгүй эргүүлэг. Бүх зүйл тодорхойгүй мэт санагдах үед цээжинд чинь мэдрэгдэх тэрхүү зангилаа. Хянах, төлөвлөх бүх зүйлийг яг өөрийн төсөөлснөөр болгох гэсэн нэгэн хэрэгцээ. Юнг өөрийгөө хайрлах нь аяллаа зөвхөн тал хувин гэдгийг ойлгож байсан. Нөгөө тал нь итгэж сурах явдал юм. Бусдад биш, үр дүнд биш. Харин амьдралд өөрт нь таны тооцооноос ангид орших тэрхүү байгалийн хэмнэлд итгэх. Одоо таны бие хүндэрч, бодол санаа тань зөөлөрч, нойронд гүн автах зуур бүхнийг өөрчилж болох нэг зүйлийг би асууя. Санаа зовхой болсон тэрл мөчид бүх зүйл гэнэт хэлбэр саадгүй болдгийг та анзаарч байсан уу? Энэ нь яг л эсрэг тесрэг парадоксыг бол сонсогдож байна. Тийм үү? Амжилтанд хүрэхийн тулд бид нарийн нягт төлөвлөж, цуцалтгүй тэмцэж, нарийн ширийн зүйлийг бүрийг хянах ёстой гэж насан туршдаа заалгаж ирсэн. Гэтэл үнэндээ бид илүү чанга зуурах тусам илүү их хянах гэж оролдох тусам амьдрал хурууны завсраар урсаад л өнгөрнө. Хүний далд ухамсарын гүн гүнзгий судлаач Карл Юнг санаа зовнил нь биднийг илүү хүчтэй болгодгүйг онцолсон байна. Харин ч эсэргээрээ энэ бол хатуу бодит байдлын өмнө өөрийн хүчин мөхс байдлаа нуух гэсэн эгогийн хамгаалалтын механизм юм. Зарим зүйл хизээж бидний хяналтанд байхгүй. Зуурч буй тэр мөчид бид одоо цагаас өөрөөсөө алсарч оддог. Юнгийн үзэж байгаагаар тавьж явуулах нь бууж өгөх эсвэл арчаагүй байдал биш юм. Энэ бол сэрэлтийн үйлдэл юм. Бид санаа зовхой байх үед хяналтанд хашигдсан байсан энерги суллагдаг. Хамгийн гайхалтай нь нууцлаг оюун ухаанаар удирдуулсан амьдрал өөрөө маш сонин, нууцлаг, дэг журамд орж эхэлнэ. Гэвч нэг асуулт үлдсээр байна. Яагаад тавьж явуулах шиг тийм энгийн зүйл жинхэнэ эрхчлөөнд хүрэх зам болдог вэ? Бид санаа зовхой байх үед бидний сүнсний гүнд үнэхээр юу тохиолддог вэ? Өнөөдрийн бичлэгээр бид Карл Юнгийн философи руу гүн шумбаж, энэхүү энгийн мэт боловч зөрчилтэй үннийг тайлах болно. Яагаад зөвхөн санаа зовхой болсон үед л бүх зүйл байраа болдог вэ? Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол шидэт эм биш. Санаа зовнохоо зогсооно гэдэг нь таны удаан хугацаанд цухтаж ирсэн хоосон орон зай, айж ирсэн сүүдэртэйгээ нүүр тулна гэсэн үг юм. Гэвч яг энэ мөчид л та ямар ч баталгаанаас илүү гүн гүнзгий эрхчлөөг мэдрэх болно. Дүр эсгэлгүй, хүчлэлгүйгээр өөрийн жинхэнэ мөн чанараар амьдрах эрхчлөө юм. Нэгдүгээр, санаа зовнилын сэтгэл зүйн механизм буюу эгогийн өрх. Санаа зовнил бол оюун санааг бүрхсэн өтгөн манантай адил юм. Энэ нь бүх зүйлийг бүдгөрүүлж, ердийн зүйлсийг аюул занал болгон хувиргаж, хэрэв та төлөвлөхөө хянахаа зогсоовол ангал руу унах болно гэж таныг үргэлж ятгахна. Гэвч Карл Юнг санаа зовнил бол бидний итгэдэг шиг тийм зайлшгүй шаардлагатай бэлтгэл биш ээ гэж үзсэн. Үүний оронд энэ нь бидний амьдралыг хянаж байна гэж андууруулдаг эгогийн залим их бөгөөд бодит байдал дээр бид өөрсдийн бүтээсэн үл үзэгдэх шоронд хоригдож байдаг. Эго нь далд ухамсарын үүдэн зогсох сандарсан харуул мэт ажиллана. Тэрээр тодорхойгүй байдлыг үзэн ядаж, урьдчилан тааварлах боломжгүй зүйлсийн өмнө чичирдэг. Хяналтын хуурмаг байдлыг хадгалахын тулд эго санаа зовнилыг бамбаа болгон ашиглана. Энэ нь хэрэв чи бэлдэхгүй бол, тооцоолохгүй бол, хянахгүй бол сүрнэ гэж сануулж буй тасралтгүй дуугарч буй төгшүүрийн дохиотой адил юм. Гэхдээ өгөөтэй нь яг энэ дохио бусад бүх зүйлийг дарж орхино. Та өөрийн бие махбод зүүн совин хамгийн чухал нь өөрийнхөө доторх гүн мөн чанар болох биегийнхээ дуу хоолойг сонсгоо болдог. Юнг нэгэнтээ невроз бол үргэлж зүй ёсны зовлонг орлогч байдаг гэж хэлсэн байна. Үүний дагуу санаа зовнил нь неврозын нэг хөнгөн хэлбэр юм. Энэ нь өвдөлтийг үнэх хэрэгтэй шийддэггүй. Харин тэр өвдөлтийг шууд мэдрэхийн оронд орлуулагч болдог. Бид тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөхийн оронд төгшүүрийн эргүүлэг донд түүнээс зугтахыг хичээдэг. Гэвч өвчин намдаах юм үндсэн өвчнийг ангаахгүйгээр шинж тэмдгийг л дардгийн адил санаа зовнил асуудлыг зөвхөн нуун дарагдуулж хизээж жинхэнэ амар амгалан авчирдаггүй. Шүүн унтаж чадахгүй хөрвөөж оюун санаатай нь хурдан урагшилж буй кино шиг ажиллаж байгааг та нэг бодоод үзээрэй. Хэрэв тэд маргааш миний имэйлд хариу өгөхгүй бол яах вэ? Хэрэв би ярилцлагандаа бүдрвэл яах вэ?
Хэрв энэ харилцаа сүрүүл яах вэ? Хэрв гэж эхэлсэн асуулт бүр таны төсөөллийн үржил шимтэйг хүрсэн суулгасан үр бөгөөд сүйрлийн дүр зураг бүхий бүтгэн ой болон ургана. Гэхдээ таны бие орондоо аюулгүй хэвтэж байхад оюун санаатай нь огт байхгүй ертөнцөөр хэрэн тэнэж байгааг та анзаарсан уу? Энэ бол санаа зовнилын мөн чанар юм. Төсөөллийн хар дарсан зүүдэнд амьдрахын тулд одоо цагаа орхих. Эго үүнд дуртай. Энэ нь ямар ч тээврийн хэрэгсэлд холбогдоогүй жолоог мушгиж байхтаач өөрийгөө чухал гэж мэдэрнэ. Тиймээс санаа зовнил бол оюун санааны хуурамч хөдөлмөр юм. Та бодож, тооцоолж, таамаглаж байгаа тул хэрэгтэй зүйл хийж байна гэж боддогч бодит байдал дээр та зөвхөн энерги барж байгаа хэрэг. Энэ нь фитнесийн гүйлтийн зам дээр тасралтгүй гүөхтэй адил юм. Гүйх тусан та ядарч тойлдох боловч хизээж үнэхээр урагшилдаггүй. Юнгийн сэтгэл судлалд санаа зовнилыг гажуудсан тойл гэж үзэж болно. Энэ нь бодит байдлыг тусгадаггүй. Харин түүнийг томруулж, мушгин гуйвуулж, биднийг байгаагаасаа илүү эмзэг болгож мэдрүүлдэг. Жишээлбэл шалгалтанд орох гэж буй оюутан би бүдэрнэ, ирээдүгөө баллна, бүх зүйл норно гэж хэдэн 7 хоногийг өнгөрөөж магадгүй. Гэвч гадны хүний нүдээр энэ бол зүгээр л нэг шалгалт, суралцах туршлага юм. Санаа зовнил нь энгийн үйл явдлыг сүрэл болгон хойргодог. Энэ нь хүний дүрсийг гажуудуулж харуулдаг хошин толтой адил юм. Аюул нь санаа зовнил зуршил болоход оршдог. Харих түгшүүрээр хариу өгөлдөл үзүүлж сурхаасаа бүх зүйл хэвэн байсан ч санаа зовох шалтгааныг автоматар хайж эхэлнэ. Магадгүй гай гамшиг ирж байгаа байх. Би зүгээр л олж хараагүй байна гэж эго шивнэдэг. Энэ нь үргэлж шуурганд бэлтгэж, цэлмэг өдөрч, хуурамч аянга сонсож буй хүнтэй адил юм. Юнг эндээс илүү гүн гүнзгий үннийг олж харсан. Санаа зовнил бол зөвхөн сэтгэл зүйн хариу үйлдэл биш. Харин бидний дотоод харанхуугаас айх айдсын илрэл юм. Амьдралын үн чанар болох тодорхойгүй байдал, хоосон орон зайтад нүүр тулан суухын оронд эго түүнээс зугтахын тулд санаа зовнилыг бүтээдэг. Энэ нь харанхуугаас айдаг хүүхэд өрөөндөө чимээгүй суухын оронд гүйж очоод бүх гэрлээ хасаадагтай адил юм. Гэвч тэр гэрэл айдсыг арилгахад хизээж хангалтгүй байдаг. Учир нь айдас өрөөнд биш, харин хүний дотор байдаг. Жишээлбэл олон хүмүүс хайр дурлал тасралтгүй санаа зовдог. Тэд хамдрагчаа алдвал амьдрал нь норно гэж тэн зууралддаг. Гэвч үнэндээ тэд нөгөө хүнээ алдахаас биш, харин хамдрагчдаа далд ухамсараараа тусгасан прожектэд өөрийнхөө тэр хэсгийг аюулгүй байдал, үнд цэн, утга учирыг алдахаас айж байгаа юм. Энэ бол эгогийн тоглоом. Энэ нь таны хизээж нүүр тулаагүй дотоод хоосон чанараа нуухын тулд санаа зовход хүргэдэг. Тиймээс санаа зовнил нь зөвхөн сөрөг сэтгэл хөдлөл биш юм. Энэ нь шатаж буй өрөөнөөс гарч буй удаа шиг дохио юм. Энэ нь дотор ямар нэг зүйл анхаарал шаардаж байгааг илтгэдэг. Гэвч эго өрөөрөө орохын оронд утааг үлээл гэж гаргахын тулд сэн сасаахыг сонгоно. Иймээс язгуур шалтгаан нь доор нь уйгсан байдаг тул санаа зовнил хизээж дуустдаггүй. Юнг та далд ухамсартаа болох хүртэл тэр нь таны амьдралыг удирдах, та түүнийг хувь тавилан гэж нэрлэх болно гэж онцлсныг санаж байна уу? Санаа зовнил бол зөвхөн хөшиг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол бид түүгээр амьдралаа жолоодуулж үүнийгээ заяа төөрөг гэж нэрлэнэ. Гэвч үнэндээ энэ бол биегийн биш, харин эгогийн бичсэн хувь тавилан юм. Санаа зовнил бол эгогийн таны гарт хүлсэн жолоо юм. Тэр жолоог тавьчихвал морь зэрлэгээр тавхиж одно гэж тэр таныг ятгадаг. Гэвч үнэндээ тэр морь бол амьдралын зам ёсны урсгал бөгөөд эгогийн төсөөллөөс хавьгүй хол таныг авч явах чадвартай өөрийн хэмнэлтэй хүч байдаг. Тэр жолоо шаардлагагүй гэдгийг ойлгосон цагт та эрхчлөөг мэдэрч эхэлнэ. Санаа зовнил бол бидний төрлөх төлөв биш. Хүүхдүүд айж сурхаасаа өмнө борон тоглож, унаж, инээж чаддаг. Тэд оюун санаандаа аимшигт дүр зураг бүтээж сураагүй байдаг. Бид өсөж томрох тусам персона болон эго бэхжиж, бид түгшүүртэй байх зуршлыг өөртөө суулгаж эхэлдэг байна. Энэ нь санаа зовнил бол мөнхийн үнэн биш, харин сурсан механизм гэдгийг харуулж байна. Гэвч бид сурсан зүйл бүрийг буцааж сурах буюу unlearn хийж болно. Юнг
Та санаа зовхоо болох үед бүх зүйл байраа олдоо гэж хэлэхдээ өнгөцхөн өөдрөг үзлийг хэлээгүй юм. Тэр санаа зовнил биднийг үнэхээр бэлтгэдэггүй гэдгийг л хэлж байгаа юм. Энэ нь ердөө л харанхуйгаас айж сандарсан харуул болох эгогийн бүтээгдэхүүн юм. Зөвхөн энэ механизмыг шууд харж чадвал бид оюун санааны хамгийн залжин өрх болох хяналтын хуурамг байдлаас молторч эхэлнэ. Хоёрдугаарт тавьж явуулахын мөн чанар залхуурал биш харин сэрэлт. Тавьж явуулах нь маш олон хүний андуурдаг залхуурал эсвэл бууж өгөхөөс тэс өөр зүйл гэдгийг анхаараарай. Энэ нь ялагдсан хүний үйлдэл биш, харин сэрсэн хүний сонголт юм. Усан эргүүлэгт сандарч буй сэлэгчийг төсөөлөөд үз. Тэмцэх тусам тэр ядарч туйлдна. Самардах тусам тэр гүн рүү живнэ. Тэгээ зөвхөрсөн мөчтөө тэмцэхээ зогсоовол эсэргүүцгээ болох үед би энэ хөвж чаддгийг гинэд ухаардаг. Тавьж явуулах нь үүнтэй адил амьдралыг орхих биш, харин түүний эсрэг утгагүй тэмцлээ зогсоох явдал юм а. Юунг тавьж явуулахыг жижиг биегээс илүү агуу дэг журамд итгэхийг шаарддаг гүн гүнзгий мэрэгэн ухаан гэж үзсэн. Хүний үн цэнийг бүтээмж, ололт амжилт, хяналттай холбогддог орчин үеийн нийгэмд тавьж явуулахыг залхуурал гэж амархан шошголдог. Амарч буй, яардаггүй, өрсөлддөггүй нэгнийг шууд сэжиглэж эхэлдэг. Тэр хоцорч байна уу? Түүнд амбиц алах уу? Гэвч Юнгийн утгаар тавьж явуулах нь зогсон байдлын эсрэг зүйл юм. Энэ нь эгогийн айдсаар хөтлөгдөхийн оронд ажиглалт, оршихуйн идэвхтэй төлөв байдал юм а. Тавьж явуулж буй хүн юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Тэд үйлдэл хийдэг. Гэхдээ сандрал биш, тодорхой байдлаас үйлддэг. Практик жишээ хэлье. Олон уран бүтээлчид тэдний шилдэг бүтээлүүд хүчээр биш, харин ямар нэг агуу зүйл бүтээх гэж оролдохоо болсон тэр мөчөд л гарч ирсэн гэж хуваалцдаг. Хөгжимчин Пол Маккартни Yesterday дууны ай хүч чармаалт гаргаж байхгүй үед биш, харин зүүдэнд нь орж ирсэн гэж хэлсэн байдаг. Энэ нь би заавал юр бусын зүйл хийх ёстой гэсэн эгогийн албадлагыг тавьж явуулах үед далд ухамсарт гайхамшигт зүйлийг санал болгох орон зай гарч ирдгийг харуулж байна. Магадгүй энэ нь төр зогсоод хамгийн сүүлд хизээ ямар нэг зүйлийг хүчлэхгүйгээр өөрөө эрхийг зөвшөөрснөө асуух мөч байж болох юм. Тавьж явуулах нь бүгчим өрөөний цонхыг нэгтэй адил юм. Эго биднийг шуурганаас хамгаалж байна гэж итгэн хөшгөө чанга хаадагч үнэндээ биднийг агааргүй болгож байдаг. Цонх нэгдмэгт цэвэр агаар орж, гэрэл тусч, ертөнц эгогийн дүрслэлсэн шиг тийм ч аюултай биш гэдгийг бид ухаарнаа. Энэ нь залхуурал биш, харин хяналтын аюулгүй байдлыг орхиж, амьдралын жинхэнэ хэмнэлтэд шууд холбогдож буй зориг мөн. Тавьж явуулах гэдэг нь үр дүнтэй өөрийгөө адилтгахаас татгалзахыг хэлнэ гэж Юнг онцолсон. Бид үйлдэл хийхдээ өөрийн үн цэнийг зөвхөн үр дүн, амжилт, хүлээн зөвшөөрөлтөөр хэмжил санаа зовнил үргэлж эргэж ирэх болно. Тавьж явуулах гэдэг нь би өөрийгөө батлахын тулд үйлдэж байна гэдгээс болсон. Би өөрөө учраас үйлдэж байна гэсэн нарийн шинжилэлт юм. Шүлэгч, найрагч магтаал авах гэж биш. Харин тэр шүлэг нь сүнснийх нь жинхэнэ амьсгал учраас бичдэг. Хайртай хүн эзэмших гэж биш. Харин хайрын тод оршихуйг мэдрэхийн тулд хайрладаг. Энэ бол залхуурал ба сэрэлтийн үндсэн ялгаа юм. Залхуурал бол оролцохоос татгалзаж, харин тавьж явуулах гэдэг нь эзэмших хэрэгцээгүйгээр оролцохыг хэлнэ. Ном сум барьсан хүнийг төсөөлдөө. Эго сумаа тавьчихвал бүх зүйлийг алднаа гэж айж зураад байдаг. Гэвч тавьж явуулах гэдэг нь хөвчийг суллах тэр мөч юм. Сумыг дотоод энергиэр чиглүүлэн нисгэх. Хэрв та суллахгүй бол сум гацаж байндаа хизээж хүрэхгүй. Үүнтэй адил бид хяналтыг тавьж явуулах үед амьдралын төрлөختийг журам илрэх боломжтой болдог. Энэ нь идэвхгүй байдал гэсэн үг биш. Харин ч тавьж явуулах нь өндөр ухамсартай байхыг шаардна. Уулан даврагч салхины хүч эсвэл хадны нуралтыг хянаж чадахгүйгаа мэддэг. Тэд бэлтгэл хийж, бэлтгэгддэг. Харин уулан дээр гараад өөрийн зүүн савин эргэнт хорны амьдралд итгэх ёстой болно. Хэрв тэд бүх элементийг хянах гэж оролдвол өөрийгөө туйлдуулж бүдрэх болно. Харин хизээ чангалах, хизээ суллахаа мэдснээр тэд уултаа зогцдог. Тиймээс тавьж явуулах нь дадлагчсан мэрэгэн ухаан юм. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл тавьж явуулах нь эгогийн ноёрхлоос биеийн буюу селф удирдамж руу шилжих шилжилт болдог. Эгонд шугам логикоор сэтгэв.
Хэрэв А бол Б, хэрэв Б бол В, харин Б-ийн бэлэгдэл зөн совин цогц холбоосын логикоор ажилладаг. Бид тавьж явуулахдаа амьдралын тэгштэглийг томьёогоор шийдэх гэж оролдохоо болж дотоод дүр төрх мэдрэмжүүддээ өөрийгөө хөтлүүлдэг байна. Энэ нь танил бас айн өмнө зогсохтой адил юм. Эго алхам бүрт наривчлсан зураглал шаарддаг болов би таныг чимээг сонсож, замыг ажиглаж, хөлөө өөрийн хэмнэлээ олохыг уриалдаг. Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж буй олон өвчтнүүд хурдан эдгэрэх гэж хичээх тусмаа гацдаг байна. Харин эдгэрэлт бол зам ёсны үйл явц бөгөөд сэтгэл хөдлөлийн шарханд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үед л эдгэрэлт эхэлдэг. Тавьж явуулах нь эмчилгээнээс татгалзах биш. Харин шууд зүгээр болохыг шаардхаа зогсоох явдал юм. Юнг үүнийг итгэлийн үйлдэл, далд ухамсарын мэрэгэн ухаанд итгэх итгэл гэж нэрлэсэн. Үндсэндээ тавьж явуулах гэдэг нь амьдрал бол бидний програмчилж чадах машин биш. Харин хамт сэлж сурах ёстой гол юм гэдгийг ухаарах явдал юм аа. Залхуу хүн ирэг дээр суугаад ус руу орохоос татгалздаг. Хянагч хүн урсгалтай тэмцэж самардна. Харин тавьж явуулдаг хүн урсгалыг дагаж, сэлж, мэдэрч улмаар алс холын эрэгт хүрнэ. Хэрвээ санаа зовнол бол эгогийн хуурамч тохио юм бол тавьж явуулах нь түүнийг намсгаж, жинхэнэ намгүн байдлыг сонсох үйлдэл юм. Тэр намгүн байдалд бид зөөлөн төвчээртэй атлаа. Биднийг үнэн рүү тууштай хөтөлж буй Б-ийн дуу хоолойг сонсдог. Энэ бол амьдралаас цутах биш. Харин үннээр амьдрах анхны алхам юм. Тиймээс юунг тавьж явуулах нь бүх зүйл байраа олох түлхүүр гэж хэлэхдээ бидний бүрэн оршихуйн төлөв байдалд урьж байна. Үр дүнтэй өөрийгөө адилтгахгүйгээр чадах бүхнээ хийх. Эзэмших хэрэгцээгүйгээр чин сэтгэлээсээ хайрлах. Амьдралыг өөрийн хүсэлд нийцүүлэхгүйгээр, шаардахгүйгээр бүрэн дүрэн амьдрах. Энэ бол залхуурал ба сэрэлтийн хоорондох нарийн атлаа, гүн гүнзгий ялгаа бөгөөд бидний оршихуйн чанарыг бүхэлдэн тодорхойлдог ялгаа юм. 3 дугаарт санаа зовнилын язгуур шалтгаан, хүлээлт ба дүр төрхтэй өөрийгөө адилтгах нь. Хэрв тавьж явуулах нь сэрэлтийн нэг хэлбэр юм бол эсвэргээрээ санаа зовнил нь үргэлж сохор адилтгалаас, identification-ээс үүдэлтэй байдаг байна. Бид өөрийн үн цэнийг өөрсдийн бүтээсэн эсвэл нийгмээс бий болгосон хүлээлт, дүр төрхтэй адилтгадаг. Энэхүү адилтгал нь түгшүүр үржих таатай хөрс болдог. Учир нь би бол миний ажил, би бол миний харилцаа, би бол бусдын харж буй тэр дүр төрхөө гэж итгэх юм бол тэр бүтцэд гарч буй ямарч цууралт бидний оршихуйд шууд аюул занал болж хуурна. Юнгийн үзэж байгаагаар энэ бол эгогийн хамгийн аюултай хуурмаг зүйлсийн нэг юм. Бид өөрсдийгөө амьд уян хатан үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг оршихуй гэж хүлээн зөвшөөрөхийн оронд ганцхан баг, маск болгон жижигсэгдэг. Тэрээр энэ багийг персона буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өмсдөг баг гэж нэрлэсэн. Эхэндээ персона нь эрүүл үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь биднийг нийгэмшихэд, ертөнцид өөрийн дүрээ тоглоход тусалдаг. Гэвч бид зүгээр л жүжиглэж байгаа гэдгээ мартах үед асуудал үүсдэг байна. Тэр үед персона нь хэрэглүүр байхаа болж шорон болж хуурна. Ажилдаа амжилттай яваа хүний жишээг авч үзье. Түүнийг хамт олон нь биширч гэр бүл нь бахархдаг. Гэвч тэрээр амжилттай хүний багтаа өөрийгөө адилтгсан учраас дотроо байнгын санаа зовнилд ядарч туйлддаг байна. Жижигхэн алдаа, ганц шүүмжлэл түүний ертөнцийг бүхэлд нь нурааж орхино. Тэрээр үүнийг амьдралын зүгээр нэг үйл явдал гэж харахаа болж өөрийнх нь мөн чанар руу халдсан халдлага гэж хүлээж авна. Энэ санаа зовнил бодит байдлаас биш, харин эгогийн хамгаалж буй дүр төрх болон дотоод үнний хоорондох ангалаас үүдэлтэй. Хайр дурлалт ч мөн адил. Эмэгтэй хүн хамтрагч нь намайг хайрлсан хэвээр байгаа болов гэж цаг тутам мессеж шалгаж, үйл хөдлөл бүрийг нь шинжлэн эцэс төгсөлгүй санаа зовж магадгүй. Үнэн дээр тэр зөвхөн алтхаас айж байгаа биш. Харин би хайр татам, би сонгогдсон хүн гэсэн дүр төрхөө алтхаас айж байгаа юм аа. Энэ тохиолдолд хайр нь өөрийн үн цэнийг харах тол болж хорно. Тэр тол чичирхийлэхэд сэтгэл зүйн суур бүхэлдээ хамт ганхдаг. Юнг үүнийг тусгал projection хийх механизм гэж үзсэн. Бид нөгөө хүнийг байгаагаар нь харахгүй. Харин тэдэн дээр өөрийн хүлээлт, илаар шагуй дутагдлуудаа тусгаж орхидог.
Бид тэднийг өөрийн дотоод зохиолын дүр болгон хувиргадаг. Хинч өөрийнх нь биш зохиолыг төгс биелүүлж чадахгүй учраас санаа зовнил зайлшгүй үр дагавар болгодог. Энэ нь зохиолыг чинь дагахгүй байгаа дүрүүдтэй кино үзэж байхатай адил юм. Сэтгэл дундуур байх нь гарцаагүй. Энэ механизмын цаана өвдөлттэй үнэн оршино. Бид бодит байдал биш, харин бодит байдал бидний төсөөлсөн дүр төрхтэй нийцгүй байгаад санаа зовдөг. Бүх зүйл ийм л байх ёстой. Би заавал амжилтанд хүрэх ёстой. Би заавал хайрлагдах ёстой. Би үргэлж хүчтэй байх ёстой гэж эго шивнэдэг. Гэвч амьдрал заавал гэсэн дүрмээр ажиллах нь тун ховор. Тэрхүү зөрүүн зовлонгийн их үүсэр болно. Санаа зовнил бол үндсэндээ хүлээлт ба одоо цаг хоорондын ангал юм. Та маш их нандинсан төгс болорваар барьж байна гэж төсөөл. Алхан бүртээ та онцгол яах вэ? Хагарчхал яах вэ гэж чичирч байна. Тэр айдас алхаж байгаагаас биш, харин тэр өөсөвгүй дүр төрхийг хадгалах гэсэн хүсэл шунлаас үүдэлтэй. Персонатагаа өөрийгөө адилтгсан хүмүүс ч мөн адил. Тэд өөрийнхөө дүр төрх болох тэр болор ваарныхаа харуулна болж байнгын түгшүүртэй амьдардаг. Энэ нь бас яагаад олон хүмүүс өөрийгөө үргэлж хангалтгүй гэж мэдэрдэг шалтгаан юм. Персона хитрхи их томорсон үед эго амьдралыг эц төгсгөлгүй жүжиглэх ёстой тайз болгон хувиргадаг байна. Тэдэнд зөрчилдөх, алдах, өөрчлөгдөх эрх олгогддоггүй. Энэхүү эрх олгохгүй байдал нь санаа зовнилыг чимээгүй өвчин мэт түгээдэг. Тэд тайзны ард ядарч туйлдсан жүжигчид шиг байдаг ч үзэгчид анзаарахгүй байхын тулд инээмсэглэн гарч ирэх ёстой. Магадгүй энэ нь бид бүгдээрээ төр зогсоод бид бодит амьдралыг хамгаалж байна уу? Эсвэл зүгээр л нэг багийг хамгаалж байна уу гэж өөрөөсөө асуух мөч байж болох юм аа. Хэрв маргааш бидний зуураад байдаг бүх цол хэрхэм, дөрүүд, дүр төрхүүд алга болбол бид өөрсдийгөө таньж чадах болов уу? Шудраг хариулт нь бид өдий хүртэл хэрхэн амьдарч ирснийг илчилнэ. Юнг бидэнд персона бол зөвхөн гадаад болон дотоод ертөнцийн хоорондох үүр болохоос хизээж бүхэл бүтэн хүн биш гэдгийг сануулдаг. Гэвч бид багтаага бүрэн адилтгах үед ямар ч цууралт, сүйрэл болж хуурдаг. Жижигхэн зэмлэл нойргүй хануулахад хүргэж, ердийн нэг алдаа оршихуун хямрал болж хуурна. Энэ санаа зовнил нь үйл явдал хитрхи томдоо биш. Харин бид түүнийг өөрийн бүх мөн чанарт занал хийлэх хэмжээнд хүртэл томруулж харсанд байгаа юм. Дүр төрхтэй өөрийгөө адилтгах нь бас нэг зөрчилд хүргэдэг. Бид төгс байдлыг хадгалах гэж хичээх тусам бодит байдлаас төдий чинээ алсарна. Сул дорой харагдахаас айдаг удирдагч өөрийнхөө тодорхойгүй байдлыг хуваалцаж зөрөхлөхгүй. Улмаар тусгаарлагдмал амьдардаг. Төгс ээжийн дүр төрхийг хадгалах гэж санаа зовдөг эмэгтэй өөртөө ядрах, уурлах эрх олгохгүй байснаар далд стресс хоримтлуулдаг. Санаа зовнил нь жинхэнэ бие болон зөвшөөрөгдсөн дүр төрх хоорондын энэхүү хуваагдлын жам ёсны үр дагавар болдог байна. Санаа зовнилын язгуур шалтгаан гадаад үйл явдал биш, харин дотоод адилтгалд оршдогт тодорхой байна. Бид өөрийн бүх үнцнийг персона болон хүлээлтэнд даатгах үед амьдралын ямар ч өөрчлөлт үхлийн цохилт болж хуурна. Хэрв энэ дүр төрх хагарвал чи ч бас алга болно гэж эго шивнэдэг. Бид үүнд итгэж тэр дүр төрхийг секунд бүрт хамгаалахар чичирч байна. Карл Юнг нэгэнтээ хамгийн амжигтай зүйл бол өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх явдал юм аа гэж хэлсэн. Үнэхээр ч бид персонагаас зураад л байвал өөрийн дотоод ертөнцийг харж зүрхлэхгүй. Гэвч гайхалтай нь зөвхөн дүр төрхийг тавьж явуулж зүрхлэх үед л бид жинхэнэ бүрэн бүтэн байдалд дөхөж очиноо. Энэ утгаараа санаа зовнил болон бид мөн чанарынхаа төлөө биш, хүлээлтийн төлөө амьдарч байгаагийн дохио юм. Дөрөвдүгээрт санаа зовнилоос дотоод эрхчлөө рүү шилжих өөрчлөлтийн үйл явц. Тэгвэл энэ орхинаас яаж гарах вэ? Юнгийн үнээс гарах арга зам нь санаа зовнилыг дарах биш, харин түүнийг өөрчлөх, трансформинг хийх явдал гэж зөвлөсөн байдаг. Энэ бол түгшүүрийн харанхуйгаас дотоод эрхчлөөний гэрэл рүү шилжих сэтгэл зүйн нарийн аялал юм. Энэ үйл явц гаднах зоригоос биш, харин дотоод чимээгүй хүлээн зөвшөөрөлтөөс эхэлдэг. Санаа зовнил нэмэгдэх үед эгогийн эрдийн хариу үйлдэл болон түүнийг дарах, ажилдаа дарагдах, бусдаас баталгаа хайх эсвэл завгүй байдлаар халахвчлах явдал байдаг.
Гэвч Юнг үүний эсрэг зүйлийг урайлсан юм. Түр зогсоод санаа зовнилыг сэтгэл зүйн үзэгдэл болгон ажиглал. Энэ нь шуурганаас цутгахын оронд сарвчин доор зогсоод шуургыг ажиглахдаа адил юм. Шуурга хүчтэй байж болохч бид өөрийгөө түүнтэй адилтгахаа болох үед энэ нь бүхэл бүтэн тэнгэр биш, харин эрдүүл цаг агаарын нэг хэсэг гэдгийг ухаарнаа. Жишээлбэл харилцаанд хаягдахаас айж буй хүн нөгөө хүнээ хянах гэж оролдохын оронд дотгошоо харж би үнэхээр энэ хүнийг алдахаас айж байна уу? Эсвэл хайрлагдах мэдрэмжээ алдахаас айж байна уу гэж асуух хэрэгтэй. Энэхүү энгийн асуулт илүү гүн гүнзгий давхаргыг илчилж чадна. Санаа зовнил нь хайрын тухай биш, харин өөрийн доторх хоосон орон зайн тухай байдаг. Энэ бол өөрчлөлтийн эхний алхам юм. Зөвхөн шинж тэмдгийг эмчлэх биш, язгуурлуун шууд харах. Хүлээн зөвшөөрсний дараа нүүр тулалт ирдэг. Нүүр тулах гэдэг нь урд нь зогтож байсан сэтгэл хөдлөлөө бүрэн мэдрэх эрхийг өөртөө олгохыг хэлнэ. Юнг нэгэнтээ өвдөлтгүйгээр ухамсарт хүрэх зам үгүй гэж хэлж байсан. Зэрэлт нь үргэлж өвдөлттэй хамт ирдэг. Учир нь энэ нь бидний харанхуй хэсгүүдэд хүрэхийг шаардна. Бид санаа зовнилтойгоо чимээгүй сууж зүрхлэх үед энэ нь хаягдах, бүдрэх, эсвэл мартагдахаас айх айдас хэлбэрээр илэрч болно. Эдгээр сэтгэл хөдлөлүүд эхэндээ биднийг живүүлэх гэж буй давлгаа мэт хүчтэй ирнэ. Гэвч энд нэг зөрчил бий. Бид тэднийг өөртөө нэвтрүүлэх тусам тэд төдий чиний хурдан замхарч, хоосон атлаа амар амгалан орон зайг үлдээдэг. Нүүр тулалтын дараа эргэлтийн цэг гарч ирдэг. Санаа зовнилд хашигдсан энерги суллагдж, дахин хуваарлагддаг байна. Юнг үнийг сэтгэл зүйн энергийн шилжилт гэж нэрлэсэн. Бүх эрч хүчээ дүр төрхөөг хамгаалахад зарцуулахын оронд бид бодит байдалд, бодит амьдралд зориулах энергитэй болж эхэлнэ. Ажлын талаар төгсдөг байсан хүн өөрийгөө батлах гэж улаархаа болох үед бүтээх баяр баясгаланг олж авч магадгүй. Хайраа алдхаа санаа зовдөг байсан хүн нөгөө хүнээр үн цэнтэй гэдгээ батлуулах шаардлагагүй болсноо ухаарч чөлөөтэй хайрлаж сурна. Энэ бол төгшөөр эрхчлөө болон хуурж эхлэх үе шат юм аа. Юнгийн үзэж байгаагаар дотоод эрхчлөө гэдэг нь огт айдасгүй болох биш. Харин айдас оршин байхыг зөвшөөрч түүнд удирдуулахгүй байх чадвар юм. Серфингчин шиг тэдэнд заавал дүлгөөнд алах хэрэггүй. Тэдэнд зөвхөн давлгаан дээр тэнцвэрээ олох чадвар л хэрэгтэй. Бид санаа зовнил донд бат зогсож сурахдаа илүү гүн гүнзгий чимээгүй хүчийг олж авдаг. Юнг үнийг биетэйгээ холбогдох буюу эгоноос ангид орших сүнсний жинхэнэ төв гэж нэрлсэн. Өтгөн ойг төсөөлөд үзье. Өдөр нь гэрэл тусч бид замаа амархан олдог. Гэвч шөнө нь ой аюултай мэт санагдаж чимээ бүр төгшөөр төрүүлдэг. Хэрв би зөвхөн айцаар ой захад үлдвэл ойн гүнд гол горих, нуг, баялаг амьдрал байгааг хизээж мэдэхгүй. Өөрчлөлтийн үйл явц бол шөнийн цагаар ой руу орох зориг юм. Эхэндээ чичирч байсан ч гүн рүү орох тусам нүд маань харанхуйд тасаж шинэ ертөнц нээгддэг. Дотоод эрхчлөө гэдэг нь зөвхөн гэрэлд үлдэх биш. Харин харанхуй руу нэвтэн орж дотроос цацарч буй өөр нэг гэрлийг нээх явдал юм. Өөрчлөлт нь ид шидийн ганцхан мөчөд биш. Харин өдөр тутмын жижиг туршлагаас бүрддэг гэдгийг ойлгох нь чухал. Зүгтгаа зогсоох, автоматар хариу үйлдэл үзүүлэхээ болох бүрдээ та нэг алхам хийж байна гэсэн үг. Бүдрэхтэй өөрийн үн цэнийг хамт унгалгүйгээр хүлээн зөвшөөрөх бүрдээ та нэг алхам хийж байна. Санаа зовнилыг унтраахын оронд түүнтэй хамт чимээгүй суух бүрдээ та нэг алхам хийж байна. Эдгээр жижиг алхмууд цаг хугацааны явцад төгшөөртэй шоронгоос дотоод эрхчлөөний мөн чанар руу чиглэсэн томоохон шилжилтийг бий болгодог. Энэ үйл явц нь бас авгалдаа ирвэхээ болохтой адил юм. Авгалдаан үр кокон нь түүнийг ороож эхлэхэд үхэж байна гэж боддогч үнэн дээр тэр өөрчлөгдөж байдаг. Санаа зовнилч мөн адил. Бид түүнд ороогдохдоо амьсгал боогдох шиг болдог. Гэвч хэрэг бид тэр үүрэн дотор байж зүрхэлвэл далавч хэрхэн бүрлдэж байгааг харах болно. Дотоод эрхчлөө гэдэг нь үүрнээ цугтах биш. Харин нэг л өдөр далавчаа дэлгэх хүртэл дотоод үйл явцаа гүйцээх явдал юм. Карл Юнг нэгэнтээ та юу хэлэх нь биш, юу хийж байгаа нь таныг тодорхойлно гэж хэлсэн байдаг. Бид санаа зовнил өөрийг мань тодорхойлохыг зогсоож, ажиглагч, суралцагч болохыг сонгох үедээ
эрхчлөөнд хөл тавьдаг. Түгшүүр гарч ирсээр байж болох ч энэ нь дахин шорон биш болно. Энэ нь бидэнд хаана илааршил хэрэгтэй байна, хаана өөрлөгөө буцах шаардлагатай байна гэдгийг зааж өгөх багш болно. Дүгнэж хэлэхэд санаа зовнилоос дотоод эрхчлөөрөө шилжих үйл явц болон хүлээн зөвшөөрөх, нүүр тулах, тавьж явуулах гэсэн 3 үе шаттай аялал юм аа. Алхам бүр нь дүр төрхийн оронд үннийг харахыг шаарддаг учраас зориг шаардна. Гэвч үүгээр дамжуулан санаа зовнил нь дайсан байхаа болж өсөлтөнд хүрэх үүд хаалга болдог. Тэр хаалга нэгдэх үед эго жолоодгоо болж бие буюу селф хөдөлдөг тис өөр орон зайд нэвтэрдэг. Энэ бол эрхчлөө. Амьдралаас ангид байх эрхчлөө биш. Харин амьдрал донд бүрэн дүүрэн амьдрах эрхчлөө юм.